Бичлэгийг эхлэхээс өмнө бүх ээжүүд хүүхдүүддээ баярын мэнд хүргэе. Энэхүү бичлэгийг үзсэн хүн бүр бичлэгтээ лайк дараад өөрөө бүгдээрээ YouTube-ийн бичлэг дээр үзсэн хүн бүр нь лайк даруул юу болдгийг хамтдаа харцгаая. Нэг эмэгтэй 3 жилийн турш хүүхдээ гидсэндээ тээж эцэст нь өөрөөсөө ч том хүүхэд төрүүлжээ. Бусдын нүдэнд мангас мэд боловч ээж хүнийхээ хувьд хүүгээ ер бусын гэдэгт нь итгэхийг хүссэнгүй. Бусад хүмүүс хүүг нь гадарлаагүйг далимдуулан хосууд хүүхдээ нууцаар гэртээ авчран өсгөхөөр болно. Гэвч хүүн хурдтай өсч сарч болоогүй байхдаа зогсож алхаж чаддаг болсон юм. Түүнийг нууцлахын тулд аав нь саяыг гэрийнхээ зөвхөн доторч талд явуулж байлгахаар байшиндаа шар бус тогтоожээ. 10 жил өнгөрч сайн насанд хүрсэн хүний дайтай болов. Давчуу орон зайд түүний асар том биеийг багтаах боломжгүй болсон ч эцгийнх нь түүнийг шар бусээсээ гарч болохгүйг анхааруулсан хэвээр байв. Үүний үр дүнд тэрээр ханаа нурааж орхив. Иймээс эцгийнх нь нөхцөл байдал болохоо байж байгааг ойлгож байшингаа нэг шөнийн дотор нурааж тайын өндөрт нийцгүйцнийг давхар барилга болгон дахин барихаас өөр аргагүй болов. Байшин хурдан сэргэн засварлсан бөгөөд цай гэр дотроо толгоогоо бүхийлгэж явах шаардлагагүй болсон юм. Түүний сэтгэл 5 метрийн урт оронд үнэхээр таалагдж байв. Өрөө нь маш тохилог байсан ч цай гадаах амьдралыг хүсэн тэмүүлсээр байлаа. Шүн болж гэгээ тасарч аав ээжигээ унтаж байх хоорондоор сэмхэн гадаа гарч ирэв. Хүмүүст харагдахгүй тулд тэрээр өөрийгөө навчаар бүрчээ. Хэсэг залуус зүлгэн дээр тухалж байхыг хараад хатаархсаар дүүрсэн сэтгэлээр ажиглав. Хэдэн хормын дараа Феликс гэх залуу түүний зүг гүйж бие засахаар явж байгаа бололтой. Цай сандран ухрахад Феликс цочиж хит их ууснасаа болж хий юм харж байна хэмээн бодов. Феликс үргэлжлүүлэн урагшлахад цайыг дахин ухрахад хүргэлээ. Цочсондоо хагас ухаанаа алдсан Феликс юу болохыг нь шалгахаар ойртлоо. Нөхцөл байдал улам эвгүүдэж байгааг хараад цай бошоохон эргэжгүй. Феликс сайсандаа хашгирсан ч найзууд нь түүнийг дими юм ярьж байна гэж боддог. Цай энэ явдал ингэсгээд өнгөрнө гэж бодсон ч маргааш нь тэдгээр залуус түүнийг олоод харчихв. Хөөе бро бид чамайг харчихлаа. Зүгээр дээ гараад ир. Хөөе яасан бэ? Хөшөөн гихтэн тэднийг ямар ч гимгүй залуус болохыг ойлгож цай тэднийг гэртээ зочдоор урьж хүч тэнхээгээ гайхууллаа. Тэрээр ихэвчлэн ганцаараа бэлтгэлээ хийдэг байсан бол одоо үзэгчдтэй болсон болохоор цай бүрч илүү урам зориг орсон бололтой. Цайд гадаад ертөнцийг мэдрүүлэхийн тулд залуус түүнийг зэрлэг машинаар зугаалуулж бусадтай уралдан дриблэхтэй хүртэл авч явдаг. Сайхан бие хааныхаа ачаар тэрээр шоуны од болсон юм. Үдшилэг дууссаны дараа тэд цайыг бургерээр дайллаа. Үзэсгэлэнтэй каст чинь түүний анхаарлыг татаж тэрч байтугай цамцан дээрх загвараа харуулхад цай анхны харцаар түнд дурлсан бололтой. Тэд бие биедээ хурдан дурлсан ч удаач үгүй өндрийн мэдэгдэхүйц зөрүүн тэдний өдөр тутмын амьдралд асуудал үүсгэж байв. 5 метр өндөр аврах залуу 160 өндөртэй охинтой болцож байгаа ажээ. Түүнийг гэртээ харих бүрт Флора залууг өмсөхийн тулд 100 метрт гүйх шаардлагатай болсон ба цайыг анх өмдөө тайлахад нь охин шок. Тэдний анхны учрлын тухайд цай царайлаг үзэсгэлэнтэй Флораг анхаараад татагдаж түүнээс нүдээ салгаж чадахгүй удаан ширтсэн юм. Хэдийгээр тэр бургерт дургүйж Флоратай уулзахын тулд гизээ өвдөдлөө идэж байсан ба бургерийн газарт очисоор байв. Флора түүний ямар зоригтойг анзаарсан бололтой. Баримт өгөх бүртээ баримтан дээр зүрх зурдаг байв. Гэхдээ сайн ажил хийдэггүй мөнгөгүй байсан болохоор сайн хуримтлуулсан мөнгө хурдан дуусчихв. Тэрээр эцгийнхээсээ тусламж хүссэн ч тэд түүнийг нууцаар гарч явсанд нь уурлан загнаж байгаа тул тэд түүнд хангалттай мөнгө өгөх нь магадлал багтаа байлаа. Хэдийгээр тэр хичээж байгаа ч түүний бургер авахар очих нь түүний зүрх сэтгэлийг эзэмдсэн охиныг өөртөө татахад амжилт үзүүлсэнгүй. Охинд бүрч ядаргаатай мэт санагдаж байсан ч цай төвчээртэй хിവэр байв. Эцэст нь Флора сайн чин сэтгэлд уярчээ. Цайыг орж ирэнгүүт Флора түүн дээр ирж сэтгэлээ илчлээ. Цайыг бургерт дургууг нь мэдээд түүнийг шарсан будаа хүйтэн хоолнд дуртай болохоор хятад ресторанд оруулдаг. Цай гизээ цадтлаа идэхийн тулд 20 аягийг идсэн юм. Зоогийн дараа Флора сайтай далайн ирэг дээр ирэв. Энэ дагуулгын контейнераар дүүрэн байх ба Флора болцоогоо хөвгөлтэй болгож хоосон контейнерыг яг л бөмбөр шиг бөмбөрдлөө. Цай юм гайхалтай дуу чимээг хизээж сонсож байгаагүй болохоор тэр даруйдаас сэтгэл нь маш ихээр хөөрөн догдолж байлаа. Флора төрөлхийн гэрлийн хурдтай хөдөлдөг төрснийг нь эмч нар буруу аншилж татаж ундаг өвчтэй гэж дүгнжээ. Флорагийн хувьд эцгийнх нь хүчгсэн мэд цаг хугацаа түүний өмнө зогссон мэд санагддаг байв. Тэр эцгийнхтэйгээ ижил давтамжтай биш учраас харилцах боломжгүй байсан тул Флора өөрийн бодлоо наалдаг цаасан дээр бичиж эцгийнх нь жижиг самбар дээр хариулдаг байв. Флора эцгийнхээ энгийн харилцааг хүртэл бичиж дуусгахыг маш их удаан хүлээж зүрмөглөн унтсныхын дараа тэд бичиж дуусгадаг байв. Энэ харилцаа нь маш хэцүү байсан болохоор Флора эцэг ихтэйгээ энгийн хүмүүс шиг харилцахыг хүсдэг байлаа.
тэрээр эцэст нь боломжит шийдлийг бодож олжээ. Флора нэг үгийг маш удаанаар хэлж тэдний сонсгол ярианы хурданд нийцүүлж чаджээ. Эцэст нь Флора яриагаа 20 дахин удаашруулж чадсан юм. Эцгийнх нь түүний хоолойг сонсоод баяртайгаар тэрвэрдэг. 10 жил нүд ирмхийн зуур өнгөрч Флора насанд хүрчээ. Түүний бодлоор тэр хитрхи хурдан биш, харин эргэн тойрных нь хитрхи удаан санагдаж байв. Тиймээс ажил дээрээ түүний юу хийж байгааг хэн ч гүйцэж харж чадхааргүй билээ. Тэр ихэнхдээ 5 хүний хийх ажлыг ганцаараа хялбархан гүйцэтгэждэг. Кассан дээр урт дараалал үүссэн ч тэр 5 хормын дотор л амжуулчихдаг. Түүний гайхалтай гүйцэтгэлийг харсан дарга нь баяртайгаар цалинг нь 2 дахин нэмэгдүүлжээ. Сайч мөн адил түүний хурдыг биширсэн юм. Имээс энэ 2 онцгой хүмүүс бие биедээ хурдан татагдаж нийлжээ. Гэгээн Валентины өдөштэд 2 дахь удаага болцож, сай өрлөгөө сүрчгээр битүү шүршлээ. Том биедээ болохоор аавынхаа том шилтэй сүрчгийг талд нь ортол цацсан байв. Тэд баяр хөөр аз жаргалдаа умбаж байх үед найзаас нь гинт мессеж ирж тэдний яриаг тасалдууллаа. Скат хүнд гэмтэл авсан ч имлэг. Эмчилгээ хийхээс татгалцсны улмаас шарханд нь халдвар орж нас баржээ. Тэдний найзууд эмнэлгийн хүнлэг бус үйлдэлийг эсэргүүцэж, Джонс Скатын ухлыг санамсаргүй явдал биш гэж үзэж байв. Эмнэлгийнхэн мөнгөний л төлөө ажиллаж, ядуусыг эмчилгээс татгалцсан нь Скатын шархыг уламд ордуулсан юм. Эмнэлэгт хариуцлага тооцох ёстой гэж үзэл бодлоо илэрхийллээ. Джонсыг ярьж байх үед түүний араас асар том хар нөмрөг дэлгэгдэж, тэднийг өөр хэмжээс рүү шилжүүлв. Энд тэрээр капиталистууд жирийн ард түмнийг хэрхэн мөлжиж байгааг тод томруунаар дүрсэлжээ. Гэвч тэдний эсэргүүцлийг зогсоохоор цагдаа нар тэдэн рүү нулимс асруулагч хий шийдсээр байлаа. Аз болоход Флора байгаа болохоор хийг маш хурднаар зайлуулсаар байв. Сайн үнийг тэсвэрлэхээ болж жагсаалт нэгдлээ. Гинэд түүнийг робот цагдаагийн ажилтан цохон унгаж, төмөр гинжээр чанга хөлж хөдөлж чадхааргүй болгожээ. 5 метр өндөртэй энэ авраг залууг харьцангуй жижигхэн залуус дээрлэхэж байлаа. Сай тэдэнтэй муудалцсан бөгөөд нэг залуу уурлан уучлалт гуйхыг тулгав. Сай тэр залуугийн толгойг илж нөхөрсөг байдлаа илэрхийлэхэд санаандгүй хийсэн энэ үйлдэл нь залуугийн уурыг улам бүр хүргэжээ. Тэр өсрөн нисч Саяын нүур рүү хүчтэй цохиход түүний найзууд Сай дээр гүйлдэн ирж тойрон хүрээлэн өмөрөх гэхэд Сай огтхонч гэмтээгүй ба. Яг л нүрэнд нь массаж хийсэн мэт санагджээ. Сай цаашид дэвчгээ байж тэдэнд хүч хэрэглэж тэднийг өөрөөсөө салган шидлв. Энэ явдлыг робот цагдаа Хиро мэдээгээр харсан байжээ. Иргэдийн өмнө өөрийгөө баатар хэмээн харуулахын тулд Саяыг хараандаа авч түүнийг байгаа болгожээ. Хиро цагдаа байхдаа муу устгаж сайн сайхныг дэлгэрүүлээгүй ба харин ч ядуусын хороолол баячуудад тусалж ядуусыг ногчон дардаг байжээ. Эндхийн бүхий л байгууллага зөвхөн чинэлэг хүмүүст үйлчилдэг байсан бөгөөд ядуу хүмүүс эмчид үзүүлэгч ирэхгүй байв. Скат баг зэргийн гэмтэл авсан ч даатгал төлөөгүй улмаас эмчилгээ хийхээс татгалцсан байна. Та даатгалтай юу? Уучлаарай. Манай Кром эмнэлэг амь насанд аюул учруулахааргүй бол хүлээн авахгүй. Даатгалтай хүмүүсийг л авдаг. Юу? Амь насанд аюултай биш гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ? Ноцтой байдал үүсгээгүй байхад хамгаалалтын албаных нь түүнийг хүчээр хүн гаргажээ. Бодлогын цус алдалтаасаа болж газар дээрээ нас барсан байна. Энэ явдал иргэдийн бухимдлыг төрүүлж гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж байгаа ажээ. Найз нь нас барахыг нь арчаагүйгээр харж байсан Сайж мөн дэгдүүцсэн бөгөөд түүний уур хилэн дээр Хиро дөрүүлж жүжиглэх боломж гарч ирсэн юм. Хиро Сайг гинжээр хүлж гудамжаар чирэн явна. Энэ явдал мэргэжилтнүүдийн дунд маш хурдстайгаар хурч маргалдахад хүргэв. Нэг шинжид Сайгийн буруугүй. Түүнд ийм хатуу хандах ёсгүй гэж үзэж байсан бол өөр нэг нь Хиро бол ард түмний баатар. Түүний хийсэн бүх зүйл хууль ёсны бөгөөд шаардлагад нийцсэн гэж маргаж байв. Түүний шорох хангалттай том шорон байхгүй байсан тул Сайгийн хөлөнд хянагч зүүж гэрийн хорионд оруулсан байв. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс Сайгийн талаар янз бүрийн санал бодолтой болсоор байв. Нэг эмэгтэй зүүдэндээ Сай хатагтай биеийг голоор нь уурж тастаж алж буугаар зүүдэснээ ярьж байв. Бүр хин нэгнээс түүнийг дээрэмчин гэж шоолсон комик хэлгээжээ. Энэ бүхэн Саяыг бухимдуулж комикийг жижиг хэсэг болгон уурж хаялаа. Түүнд өөрийгөө батлан харуулахад нь туслахаар эцгийнх нь хүчирхийллийн эсрэг хүчирхийллээр тэмцэхээр шийджээ. Аав нь түүнийг нэг өрөөнд аваачиж тусгай хэмнэлээр ханаа тогшоход ханаар дүүрэн зэвсэг гарч ирэв. Эцгийнх нь энэ өдрийг урьдчилан таамаглаж түүнд зориулсан зэвсгүүдийг урьдчилан бэлдсэн байжээ. Аав нь түүний гарын хэмжээгээр цохиур хүртэл захиалж хийлгэсэн байв. Сая тэр зэвсгүүдийг хараад өөртөө илүү итгэлтэй болж Хиродой тулалдаж шудраг ёсыг эрэлхийлэхээр шийдлээ. Ууртай залуу өглөөс ирээд өөрийгөө тоглоом шиг жижигхэн болсныг мэдлээ. Түүний өмнө нь төвөггүй нийдэг байсан хөшиг нь одоо авраг мод шиг харагдаж байв. Тэрээр удирдлагатай машин дээрээ микрофон суйрлуулж дууд дохио болгон ашиглаж ажилдаа явлаа. Ойр орчмоор нь нам гүм бусад хүмүүс ч хачирхалтайгаар жижигхэн болсон байв. Ямар ч өтгөр нь болоод байгаа юм бэ гэж бодон залуу гайхширч байв. Тэд хэн нэгэн үнийг зориудаар хийсэн байхаас зайлахгүй гэж бодцоож байлаа. Залуу ч хэн үнийг хийснийг ойлгосон бололтой. Тэрээр ихэнхдээ доод давхаргын иргэдийн төлөөлөл болж үзэл бодлоо илэрхийлдэг
байдаг байсан нь дээд давхаргынхны хараанд өртөж тэд хариу арга хэмжээ авсан байхаас зайлсахгүй гэж бодож байлаа. Одоо тэд нэгдэж байж л өрсөлдөгчдөө ялж чадна. Тэд сая Флора хоёрыг асуудалгүй л оллоо. Сайч мөн тэдгээр хүмүүсээс шудраг усыг эрэлхийлэхийг хүсдэг. Тэд өөрсдийнхөө авьяас чадвараа дайчлан Дур Мэдэн хотын цахилгааныг таслахаар болж цахилгаан станцад нэвтрэхээр шийджээ. Харин ууртай залуу бид эхлээд нэг баг болж багаар ажиллах хэрэгтэй гэж санал тавилаа. Сая ийм үед ууртай залууг багаар ажиллах талаар ямар төлөвлөгөөтэй байгааг гайхаж байв. Санаанд оронгүй зүйл болж Флора зөвшөөрсөн саяыг шууд гайхшруулв. Төлөвлөгөөгөө хэлэлцээд эрчим хүчний байгууламжуудыг хорлон сүтгэхээр станц дээр ирцгээжээ. Тэд станцыг доголдуулж цахилгаан станцын тооцооны систем эвдэрч хяналтын системд хүүхэлдэйн кино тоглуулж эхлэв. Хамгаалалтын хоёр ажилтан хөшиж хачирхалтайгаар уйлав. Энэ хооронд сая тэдний төлөвлөгөө асуудалгүй бүтлээ гэж бодон гэртээ ирэн баяраа тэмдэглэж байв. Гэвч дараагийн мөчид өөрсдөө дайралтад өртлөө. Тэдний эсрэг робот цагдаа дайралтаа эхлүүлсэн байлаа. Аз болоход аав ээж нь ямар ч асуудалгүй зугтаж болох хонглыг урдчлан ухсан байжээ. Феликс ууртай залуу болон бусад жижиг хүмүүсийг үүргэвчэндээ хийгээд хурдхан шиг хонгил руу орсон боловч сая хэтэрхий том байсан тул багтахгүй байв. Флора түүнийг ганцаарнг нь үлдээхийг хүссэнгүй. Түүнгүүгээр хаашаач явахгүйгээ илэрхийллээ. 5 метр өндөр аврах залуу жижигхэн охин хоёр жинхэнэ хайр сэтгэлээ олжээ. Тэдний биеийн хэмжээ асар их зөрүүтэйч тэд бие биедээ маш их хайртай болжээ. Тэд үрд аз жаргалтай байж чадна гэж боддогч бусад хүмүүс сайг мангас мэтээр ойлгоцгоож байсан юм. Цагдаа нар түүнийг баривчлан шоронд хийх гэж бүх хүчээр ажиллаа. Азар ээж нь яг цагтаа амжин ирж түүнийг баригдахаас авардаг. Сая итгэл найдвараа алдаж байтал хэн нэгэн түүнийг нааш эргэж тохилоо. Өөр цухтах газаргүй болсон тул сая эргэлцэлгүйгээр түүн рүү гүйв. Дотоош ормогц тэр хүн хаалгыг гяс дүүжиж сайг төмөр торонд дүүжлээ. Тэрээр сайг чөтгөрийн хүү гэдэгт итгэлтэй байгаа бололтой хүн төрөлхтнийг аврахын тулд нүдийг нь авахыг хүсэж байв. Ингээд хэсэг хүмүүс сайг бүчин авлаа. Игцэгтэй мөчид сайг гинэд өөртөө нуугдаж байсан дотоод хүчээ гаргаж цугласан хүмүүсийг айдаст автууллаа. Тэр аюулгүй боллоо гэж бодож байсан ч гадагш гарангууд сум харуулж түүнийг онох шахлаа. Хиро гиндүүлэн довтсонд сайд баригдан газарт савуулан унлаа. Уурандаа шатсан сай зүгээр л том биетэйгээс нь болж өөрт нь хандсан хандлагыг нь ойлгохгүй байгаагаа хэллээ. Тэрээр сайтай энэ зэрэгцэхгүй гэдгийг ухаарч Хиро өршөөл гуйж тэрч бүх хил ирээдүйд сайтай хамтарч ажиллахаа амлалаа. Сай түнд итгэж түүнийг хууран зайлсан мэхлэж байгааг мэдлгүй түүнийг сул тавих үед араас нь дрон онгоц цэмхэн нисч ирэн хүзүүнд нь олс ороож газарт унгав. Ингээд төмөр гинж ашиглан түүнийг хөдөлгөөнгүй чанга уйжээ. Хиро тэр дороо цохороор саяыг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болтол нь хэрцгийгээр цохив. Хиро сайг шоронд хийхээр чирч байтал Джонс гинэд гарч ирэн нөмргөө дэлгэн Хирог өөр ертөнцид аваачлаа. Энэ ертөнцийн Джонс түүнд капиталист мөрчлөгийн жинхэнэ мөн чанарыг харуулж Хиро бол зүгээр л тэдний ашигладаг утсан хүүхэлтэй байсныг илчилсэн юм. Эцэст нь Хиро капиталистуудын түүнд зориулж бэлдсэн шоронд хоригдох болно. Хиро төрөлдсөн хүсэл тэмүүлэлтэй байсан юм. Тэрээр үргэлж хүмүүсийн зүрх сэтгэлд баатар байхыг л хүсдгээс биш капиталистуудын гар хөл болсон гэдгээ ухаараагүй байж. Үүнийг ухаарснаар түүний дотоод ертөнд сүрэлт орж дрон онгоц түүнийг үлгэн авч явлаа. Хүн итгэл найдвараа алдах үедээ өөрийн ухаангүй махан биенээс өөр юу ч биш болдог ажээ.